За сайн бацгаана уу, өглөөний мэнд хүргэе. Бас нэгэн арьс арчилгааны бичлэгтэй давтаа морилно. За энэ удаагийн бичлэгээр би нэгэн өөрийнхөө одоо хэрэглэж байгаа нэмэлт бүтээгдэхүүн гэж хэлэхэд болно. Энгийн яхаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хэрэглээл явж байгаа л да өглөө оройн рутиныг хийгээл те. Тэгээд хажуугаар нь анх удаага нэмэлт одоо нэг жоохон буст гэх юм уу тийм бүтээгдэхүүн хэрэглэж үзэж байна. За энэ юу вэ гэхэлэр CO2 carboxy гэдэг ийм бүтээгдэхүүн гэртээ хийдэг карбокси гэж хэлж болно. Энэ ингээ хайрцаг дотор 5 одоо ширхэгтэй юм билэ 5 удаа хэрэглээ. Гэхдээ хоорондоо 5-7 хоногийн зайтай хэрэгэлдэг. Тийм 5 ширхэгтэй бүтээгдэхүүний би одоо хэрэгэлсээр байгаа. Саяны 100-ны туршид хэрэгэлсээр байгаа 5 дахьыг нь одоо хэрэглэх гэж байна. Хамгийн сүүлийнх нь. Тэгээ сүүлийнхийг нь хэрэглэж байгаа гэх ерөнхийдөө өмнөх 4 удаагийн хэрэглэлэн дээр миний арьсанд яаж нөлөөлсөн те үр дүнгийг нь хуваалцах гэж байна. Юуны түрүүнд карбокси гэж юу юм бэ гэдгийг нь тайлбарлаж өгсөн зүгээр байх. Салонд карбокси яаж хийгддэг вэ гэхэлэр би бас мэддэггүй байсан. Би ер нь салоноос жоохон айдаг төрлийн одоо мэдгүй яагаад ч юм нэг салонд ордоггүй, орох гээд байдаггүй байсан л та. Тэгээд сая өнгөрсөн 6 сард Beauty-Tech карбокси гэж салонд орж үйлчлүүлээд карбоксины талаар мэдэж аваад ингэж хийгддэг юм байна гэдгийг мэдэж авсан байхгүй юу. За тэгсэн чинь карбокси яадаг вэ гэхэлэр эхлээл ингээд оронгууд нөгөө нэг салонд орохлоо нэг гоё ингээд нүур ингээд цэвэрлэдэг шүү дээ. Цэвэрлээл одоо пилин жил хийгээл арьсан дээр чинь байгаа одоо бохирдол хоримтлагдсан бүгдийг нь сайхан цэвэрлээд одоо нөгөө өгцөн арьсны эс дээд засгийн цэлс унгаал тэгээд аквапил хийх шаардлагатай бол аквапил хийж агаад за тэгээд дээр нь карбоксигаа хийх юм билээ. Карбокси хийн гэдэг нь юу вэ гэхээр одоо цэвэрсэн нүрэн дээрээ нэг юм маш их хэмжээний жел түрхэж агаад зузаан тий жел ингэж түрхэж агаад тэгээд хуурай маск салфет гэх шиг тийм маск дээр нь тавьж агаад дарангууд нөгөө хоёр чи хоорондоо уруулд ороод гэд дуурайд тий тэгээд сайн дараад тэр желийг нь арьсны гүн рүү шингээж өгдөг юм билээ. За тэгэж шингээж өгж байгаагаараа яаж байна вэ гэхлээр тэр хүчил төрөгчийг арьс руу шингээж байгаа юм билээ л дээ. За тэгэнгუთ одоо тэр нөгөө нэг хуурай дарж байгаа салфетик маск байгаа шүү дээ. Тэрэн дээр нь бас нэмэлт найрлага байгаа, идэвхтэй найрлага байгаа. Тэгээд витамин С тий хүчил төрөгч одоо маш нэгтралтайгаар арьсны гүн рүү одоо шингээж өгснөөрөө бодисын солилцоог сайжруулж байгаа юм билээ л дээ. Гүндээ чийг авцсан тий маш сайн одоо brightening up хийцэн арьс чи өөрөө нөгөө уян хатан чанар нь сайжраад ирж байгаа байхгүй. За тэгээд тэр түрхсэн байсан юм угааж авч агаад ардаас нь сайн тайвшруулах, чийгшүүлэх маск тавиад тэгээд ардаас нь одоо бас ампул тэ нарны тос энэ төр хэрэглээд тэгээд дуусгадаг юм билээ. Тэгээ карбокси хийлгэсний дараа надад ямар сэтгэл төрсөн бэ гэхэлэр миний арьс маш тийм уян хатан болцсон байсан. Одоо ингэж мингэхлээр нэг заримдаа нэг юм одоо тухны нэг юм wifi шиг хүрчлээ ингээд жоох ингээд ядаг та ингээ харахаар хүрчлээ байхгүй юм нэ ингээхлээр нэг гарч ирээд дээ штэ. Тэр мэр ингээ багасцсан жах шиг те. Тэгээ инээж минийхлээр ингээ жоох ингэж мингээд хүрчлээ жоох ингээ гарч ирэх гэдэг те. Тэр мэр нь жоохон багасцсан юм шиг. Ер нь бол нэлээд уян хатан нэг юм чанга болгох юм билээ. Тэгэхээр ойрхон ер нь карбокси хийж ивэл арьс хүчлээдгээс айгүй сайн сэргийлэх юм шиг надад санагдсан. Хоёрдугаарт би яг тухайн үед одоо нэг YouTube-ийн бичлэг хийгээд оруулсан байсан да нөгөө нэг гинтийн батг гараад 7 хоногийн дотор илүү 10 хоногийн дотор илүү маш хурдан хугацаанд өөрийнхөө чадлаар батгаа алга болгосон гэдэг нэг тийм бичлэг хийсэн байсан. Тэгээд тэрнээс миний сорь үлдсэн байсан байхгүй. За дараа нь тэр карбоксид ороод дараа нь бас үргэлжлүүлээд энэ хом карбокси хийсний дараа миний сорь одоо ер нь бол нэлээд гайг болцсон. Батганы сорь нь нэлээд үр дүнтэй санагдсан. Витамин С болон хүчил төрөгч оруулж өгөөд миний арьсыг өөрөөр нь хурдан эдгээсэн гэсэн үг байгаа байхгүй юу? Хом карбокси ялангуяа хийсний маргааш нь ингээл арьс ингээл толигоол, гөлийгөөл илүү глови, илүү тийм толгор болоод байсан. За тэгээ нэг санах хэвээр зүйл нь нөгөө шингэн зүйлээ түрхчээд хуурай маскараа дарахад хорсдог юм билээ. Салонд хийгдэхэд бол нэлээд хорсож байсан. Тэгтээ тэр нөгөө нэг юм хашилж байгаа хорсолт бол биш гэж хэлээ. Зүгээр одоо тэр идэвхтэй найрлага арьсны чинь гүн рүү орж байгаа шингэж байгаа байдал гэх юм уу те. За тэгээд дарчаад ингээд нэг хэдхэн секунд болонгод нүрд ингээд шууд байхгүй болчихж байгаа байхгүй. Хэрвээ тэр чинь харшилж байвал те хорсоол байж те үргэлжлүүлэл тийм хорсолт биш байгаа байхгүй. Грин карбоксигаа хийхэд ч гэсэн те ингээд зөөлөн дараад ингээд дарахад бол хорсохын хувьд бол хорсон. Тэгтээ тэгээд шууд арьс хөрөөл хорсон байхгүй болол тийм гээд байгаа байхгүй. Тэгээд хэрэглэх тусмаа хорсолт нь гайгүй болоод ил. Сүүлийн карбоксиг хэрэглэе. Дотор нь яг юу байгааг харуулад бас хэрэгжилж үзүүлье. Яаж хэрэглэх тал дээр бас типсийг би
Beauty Tech-ийн захирал Ундрам гэд эмэгтэйгээс асуусан байгаа. Тэгээд ингэж хэрэглүүлэх зүгээр юм биш үү гэж тэгсэн мэлээ. За дотроо нэг юм байдгийг хайрцаг дотроо 5 шиг юм байж байгаа шүү дээ, тий. За задлаа. За нэг юм гарч ирнэ. Энэ болохоор нөгөө түрхдэг жил нөхгүй юу? Энийг нүүрэн дээр бүгдийг түрхнэ. Анхны хэрэглэн дээр би энийг бүр гайхаад бүгдийг түрхэх юм бах та гэд. Гэтэ бүгдийг түрхэхэд дуустдаг юм билээ. Нэг номерын маск байгаа байхгүй юу? Энэ нь нөгөө хуурай маск. Дотроо хуурай маск. Дараа нь 2 номерын маск. 2 номерын маск нь одоо бидний хэрэглэдэг шиг энгийн шит маск. Энийг бас тавьж арьсаа тайвшруулж чихшүүлж өгнө гэсэн үг. За тэгээд ундрмын хэлсэн типсүүдээс гэх юм бол карбоксиныхаа желийг түрхэхээс өмнө ампул ч юм уу, серум ч юм уу те одоо өөрийнхөө хэрэгэлдэг арьсыг эмзэгшгээс жоохон хамгаалж өгдөг зүйлээ түрхээрэй гэсэн байсан. Ялангуяа тайвшруулах найрлагатай тийм юм түрхээрэй гэсэн байсан. Тэгээд би надад ийм Centella-тай, Sika-тай серум байна л да, One Days U-гийн 2-7 хоногийн өмнө One Days U-тэй хамтарсан те Beauty Secrets-тэй хамтарсан ивент хийсэн байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр брендийн ампул байна л да. Энийг түрхчихье. За энийг түрхэж байгаа нь угаасаа make sense тий. Арьсан дээр юм одоо хүлээж авахаас өмнө арьсаа бэлдэж өгч шүү дээ тий. Тэгээд маш сайн одоо чийгэн давхраг тий тайвшруулалтын давхраг үүсгэж хагаад юмаа түрх юм бол харьцангуй эмзэгшгүй тий нөгөө хорсголтод нь хамаагүй гайгүй болж илээ. За тэгээд миний хувьд миний зүгээс санал болгож байгаа одоо тип гэх юм бол тий хэрвээ та эмзэг арьстай бол хэсэгтэй гуужуулахад хэрэггүй шүү. Карбокси хэрэглэх гэж байгаа бол хэсэгтэй гуужуулах одоо юу гэдэг нь пилинг жел ч юм уу, скраб ч юм уу тий одоо AHA, BHA ч юм уу тий химикал болон физикал гуужуулалтыг нэг хэсэг хийхгүй байж байгаа. За нэг 5 хоног ч юм уу, 6 хоног ч юм уу хийхгүй байжгаад карбокси хийх юм бол харьцангуй эмзэгших тий тэр хорсох нь бол гайгүй. Гэхдээ одоо нөгөө ледсгийн селс чинь нэлээд одоо билд ап болоод тий ингээд хамгаалтын бүрхүүл үүссэн байгаа учраас эмзэгших нь харьцангуй гайгүй. Гэхдээ бас тэрний хажуу гарах ойлголт нь нөгөө хүлээж авах чадвар жоохон сул гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эмзэгшдэггүй тэгээ маш мачуур нэг юм зузаан тийм арьстай хүмүүс байх юм бол өмнө нь жоохон пилинг жел хийгээ гуужуулсан болно. Хэрвээ эмзэгшгүй байвал тэгэх юм бол илүү хүлээж авах чадвар нь сайжирна гэсэн үг байхгүй юу. Миний хувьд бол нөгөө хит эмзэг биш, хит тийм биш яг дундаж болохоор би карбокси хийхээс өмнө нэг 2-3 хоногийн өмнө одоо гуужуулсан байдаг. Тэгээ тэрнээсээ хойшоо гуужуулахгүй байжгаад энийг хэрэгэлдэг. Тэгээд нөгөө ампул түрхэж байгаа энэ маань болохоор нөгөө нэг сэндвич метод гэх нөгөө ретинол хэрэгэлдэг. Цэвэр ретинол буюу нөгөө третиноин хэрэгэлдэг хүмүүс хэрэгэлдэг аргалтай сэндвич метод гэд эхлээд тос түрхээд 30 минутын дараа третиноин желээ түрхээд 30 минутын дараа дахиад тос түрхэх. Энийг сэндвич метод гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол сэндвич методтай нэлээд төстэй. Тэгээд мөнгөтэй үн тэгээд мөнгөө яаж зохицуулах нь чиний дур штэ. За одоо жейлээ түрхий. Арс маань нэлийн гоё. Сэндвич ирсэн байгаа байх гэж бодсон. Би амар шинэ юм шиг энэ арсан дээр чингээд ирсэн. Цаашаа бацсан гэж байна. Одоо ингэж миний арсан дээр бүр бүрэн түрхэгдсэн. Ямар ч зай байхгүй. Тэгсэн ирнэ ийм үлдсэн байгаа. Энэ гол нь түрхэгдэнэ. Эхнээсээ шингээд идэм билээ. Арсандаа нөгөө хуурай зай үлдээхгүй маш сайн түрхээрэй гэсэн бисэн. Тэгээ нөгөө дараагийн дарах нөгөө хуурай маск маань өөрөө дотроо итгэвтэй найрлага учраас ийм жээлгүй газар дарах юм бол жоохон эмзэгшүүлэх магадaltaй. Тэгэхээр сайн жээлэн дээр дарах хэрэгтэй гэсэн шүү. Тэгэхээр жээлээ маш сайн хүртээмжтэй. Тийм ч учраас угаасаа ийм их жээл байгаа хгүй юу хангалттай тийм. Илүү гараад. За тэгээ хүзүүгээрээ бас түрхнэ. Хүзүүний юу байж байгаа? Үзүүн дээрээ дарвал их сайн. Бол нөгөө энэ ирүү хэсгээр их тавих дуртай нөгөө хатганы сорив ихтэй учраас. Дууссан. Нэг номерыг задлаа. За хуурай маск чинь нэг юм байж байгаа. Ийм байж байгаа. Тэгээ материал нэг юм хуурай тий. За энэ дээр болохоор шууд нөгөө хамаагүй бас дарахгүйгээр нүд уруулаа эхэлж гаргаж агаад тэгээд дарж эхлүүлэх зүгээр юм билээ. Ягаад тэгэхээр нүд уруулын орчин мөлийн эмзэг талдаа ер нь байх гэдэг дээ шүү дээ тий. Уруулаа гаргалаа. За одоо дарж эхэлнэ. Дугарж байгаа сонсогч байна уу?
Одоо ингээ уралд ороод дуграад орсон дээр ингээ холоо өргөөд хорсгий гэж тий. Нэг газар одоо юу гэдгийг ингээл дараад яаж хэрэггүй. Тэгэх юм бол нэлээд хорсно. Ингээд дараад шингээгээд дараад шингээгээд ингээд айдуухнаар тий. Ингээд тэгэх юм бол гайгүй. Хорсох нь хамаагүй гайгүй. Миний гэхдээ хорсох нь бүр хамаагүй гайгүй болчих. Юус орсохгүй шин. Одоо ингээд удаанд орсон ч гэсэн орсохгүй шин минийх. Орсохгүй. Анх хийхэд бол мэдлээ орсож ирсэн. За одоо нөгөө хүзүүний эсвэр орсон юм шүү дээ. Энэ тэгээд надад энэ нь аягүй таалагдсан ингээд ингэчдэг. Бүр сүлдээ амир ингэж дарж марж явахдаа кайф авдаг болсон. Салонд болохоор бүр энийг ингэж ингүүтээ ингээд бүр ингээ юмар ороочт юм шиг юм шиг болгоод. Тэг ингээ бүр ингээ татаад. Тэг гэрт ингээ тавьчвал бас бүрхэн ингээ нөгөө pampering routine хийдэж штэ бид нар чинь гэртээ. За сайхан маск тавиад нэг сайхан sheet mask тавьчих гэдэг юм уу. За нэг сайхан юу гэдэг чангалдаг аппаратаа хэрэглэж гэдэг юм уу. Тэр үедээ энийг хэрэглэх юм бол айгүй тийм special care болохоор санагдсан. За хүзүү хэсгээрээ нөгөө энийг тавьдаг байхгүй юу тусдаа. Гэхдээ бас энийг ингэж болох юм байлээ. Одоо мэдээж эн чинь нөгөө хүзүүний хэсэгтэй байсан шүү дээ. Энэ маск нөгөө өөрөө тэр хүзүү рүүгээ ингээ оруулаад яачих болно. За харин хүзүүний доод хэсгээрээ үрчлээ энтертэй байх юм бол энийг ингээ тавьж болж байгаа байхгүй. А хэрэг хүзүүндээ нэг их анхаарахгүй байна. Зүгээрээ гайгүй гэж үзэж байгаа бол энэ илүүг хайчилж агаад энэ одоо нэг жоох юм юу хэсгээрээ ч юм уу. Энэ хэсгээрээ ч юм уу. Тэ жоох нэг хүрлцээгүй. Энд чинь нөгөө дараад ингээд дарж байгаа болохоор энэ чинь нөгөө маск нь өөрөө тэлээд дээ шүү дээ, тэ. Тэлээд байгаа учраас энэ онгорхой хэсгээрээ дарчиж болно гэсэн үг. Нөхөд тэ. Таны дур шүү. За би болохоор хүзүүн дээрээ тавьчих юм шүү. Ингээд. Хүзүүн дээр бол ямар холоо бооцсон. Юу яж чинь? Халуун өргөж. Хорсох гэхээс илүү зүгээр халуун өргөж. За ингээд одоо 15-аас 20 минут болно. Ингээд дээрээс нь дахиад ингээд дараад ингэсэн чи айгуу сайн. Ингээд шингэнэ гэсэн үг шүү дээ ингээд. За ингээд сайхан хөвтүүл их сайн. Хөвтж агаад 20 минутын дараа уулзъя. Угаана гэсэн үг. 20 минут болсон. Энийг аавна. Ингэнгот ингээд наалтцсан нэг юм. Нөгөө peel off mask хуулж байгаа юм шиг мэдрэгддэг. За би угаачаад ирье. За угаачаад ирлээ. Маш гоё. Нэг юм сэрэгсэн, тэгээ арьс ингээд нэг өнгө орсон, нэг чанартай юм хэрэгэлсэн, тэгээ тэгж санагддаг. Нэг гоё витамин С-тэй ч юм уу, тэгээ нэг юм шавар маск гэнтэр ингээд тавьчаад угаахлаа нэг арьс нэг юм шууд нэг юм брайтн болцсон мэдээ шүү дээ. Яг нэг тиймэрхүү мэдрэмж авдаг. Нэг юм гоё. Цэвэрхэн, маш гоё цэвэрхэн. Нөгөө 2 дугаар алхмын маска тавьж шүү дээ. Айгуу гоё усан эссенстэй. Надад миний хувьд одоо тиймэрхүү маск их дуртай байдаг учраас айтайхан маск үлээ батга энэ төр гаргаад ахааргүй. Арьс руу гүн рүү шингээцэн хүчил төрөгцсөн гээцэн байгаа арьсыг ардаас нь юу яаж байгаа юм бэлээ. Тайвшруулах, чийгшүүлэх. Тэгээ дээрэс нь нөгөө одоо карбоксидцэн байгаа арьс чинь өөрөө юу ч хүлээж авсан, маш сайн хүлээж авахад бэлэн болцсон байдаг гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр нь ийм гоё усан эссенстэй маск тавихлаар нэгсэндээ чигийг маш сайн өгөөд буст хийнэ гэсэн үг. Энэ болохоор нэг юм тийм том маск байгаа байхгүй юу? Би ч бас том нүртэй хүндээ орно. Тэгэнгუთ ингээл арсын мэн ингээл сайхан хучаал шит маскнууд ийм болдог болмоор байна. Ийм хөдөөтэй тий. Ийм маск ч болохоор хөдөн дээрээ тавилаа тэгээд дээш нь ингээд татаад наачж байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд нэг гоё дээш нь өргөөд байгаа юм шиг тий. За одоо энэ маска тавиад дахиад 15-аас 20 минутын дараа маск аваад тэгээ карбоксим минь дуусч байгаамаа. Тэгээ маска тавьсан хоорондоо бас жоохон сониоч ярих юм бол энэ 7 хоног миний хувьд бол маш завгүй 7 хоног байлаа. Бүр үнэхээр завгүй байлаа. Өмнөх бичлэг дээр ярьсанчлан би нөгөө Pride Parade явах гэж байна гэдэг тэгсэн шүү дээ. Тэр Pride Parade-а явсан. Маш гоё болсон. Уур амьсгал маш гоё. Нэг тийм ирч хүч энергиэр би цэнэглэгдсэн мэт надад санагдсан. Үнэхээр гадаадад ингээ клабд ч юм уу ингээл тэ иймэрхүү арга хэмжээнд ингээл явангууд нэг юм уур амьсгал нь яг нэг тиймэрхүү байдаг байхгүй юу.
гэл тэг маш гоё нээлттэй гэл харсан болгонтойгоо ингээл танилцаал те. Тэг ерөөсө согтон хүн байхгүй. Тийм байдаг. Тэгсэн чинь ер нь бол Pride Party бол яг тиймэрхүү vibeтай байсан. За тэгээд тэрний маргааш өглөө нь би чинь тэгээд тэр оройн паринд явчихсан маргааш өглөө нь 7 цагаас сахар намын зохиолч Инхцүүл гэдэг их чинь зохион байгуулсан. Одоо Berry You болон Green Note хамтарсан ивент өглөө 7 цагаас байсан байхгүй. Тэгээд шөнө би 3 цаг 30 минут унтчаад өглөө 6 цагаас ирүүлэг тэгээд босоод явсан. Тэгээд маш их таалагдсан бүр вау impressed болоод те. Өглөө 7 цагт би бол хоцроогүй байхгүй. 6:58 гэхэд таксинаас буугаад яг тэр Zoma Kitchen гээд газар асан хаалгаар ингэж явж ороод би яг 7 гээл орсон байхгүй. Тэгэл орсон чинь суудлын дүв дүүрэм хүмүүс ингэ ирээ суудсан байсан. Вау бүр 7 цагаас гэхлээр бас хоцрох болов. Тэг хүмүүс мөлийн хүлээгдэх болов яах бол гэж бодсон чинь шууд бүтээрээ суучт юм билээ. Тэгээд үнэхээр үздэг, хардаг те нөгөө хүндэлдэг, сонсдог хүн дээрээ бол хүмүүс өглөө 7 цаг гэхэд ирсэн ингээл сууж идэх юм байна гэж харсан. Инхцүүл ихч бол маш мундаг ихч байгаа. Сахар намын зохиолчтэй. Сахар намын дээр бол миний хувьд их таалагддаг зүйл нь болохоор мэдээж сахарнаас татгалцснаар хүн зүг холлох юм байна те. Ямар нэгэн өвчлөлтөөс сэргийлэх юм байна гэдэг ойлголтыг авч байгаа. Дээрээс нь надтай уялдаж байгаа зүйл болохоор арьс. Сахарнаас татгалцснаас арьс ямар гоё уяатан коллагенлэг те залуу энэ гоё глови гоё арьсаа яаж хадгалах юм бэ гэдэг талаар их огтлцдог учраас инхцуулагч битээр бол бүх юм дээр ер нь бол ингээ хамт байдаг болсон. Тэгээд ивент дээр нь атсан чинь үнэхээр их сэтгэл хангалуун байсан. За тэгээ ивентэд харчингуутлаа би тэрний маргааш нь буюу өчигдөр Ариун оюун гэдэг манай ютубер Ариун оюуны нээн одоо үүсгэн байгуулсан Ариун оюун академи байгаа тийм. Академи нэгдсэн байсан л та. Тэгээд нөгөө нэг шууд одоо Summer Hive гэдэг хөтөлбөр явуулаад нөгөө коллежид орох гэж байгаа хүүхдүүдийнхээ одоо сургалтанд бэлдээд тийм. Шууд ажилдаа ороод явцсан болохоор нөгөө нээлттэй хийж амжаагүй байсан. Тэгээд өчтөр нээлттэй хийлээ. Тэгээд нээлттэй гоё болсон. Оюутан болох гэж байгаа тийм. Сурагчид хурж ирээд одоо мэдээлэл аваад тийм. За дээрэс нь одоо бид нэр очоод гоё үйл ажиллагаатай танилцаад ямар үйл ажиллагаа явуулдгийг тэр талаараа бид нэр танилцуулаад маш гоё нэг тийм гэгээлэг өдөр байлаа. Тэгээд тэрийг дараа нь тарангуутлаа сахар намын зохиолч Инхцүүл ихчтэйгээ дахин уулзаад бид хоёр болцсон байсан. Бид хоёр уулзаад намайг бүтээгдэхүүн зөвлөд өгөөч. Чиний зөвлөсөн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад одоо ингээд Лондонд очиод хэрэглэмээр байна тий. Лондонд болохоор нөгөө дандаа western бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Тэгээ энэ удаатай гоё солонгос бүтээгдэхүүнүүдийг чиний заавраар хэрэглэмээр байна гэсэн учраас бид хоёр Cloud9 дээр болцоод Инхцүүл ихч бичлэг хийж авсан. Рилээр утгагүй оруулна гэсэн. Тэгээд би хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож өгөөд тайлбарлаж өгөөд тэгээ бид нэг тэгж уулзсан байдаг юм аа. Тэгээд Инхцүүл ихч маань 1-2 хоногийн дараа буцаа Лондон руу буцах гэж байгаа. Та бүхэн сахар намыг уншааг бол уншаарай. Маск авах болжээ. За энэ маскны бас дуртай байгаа зүйл нь 20 минутын дараа ч гэсэн хороо нэг юм устай гац. Бараг үргэлжлүүлээд хажууд хин нэг юм манай нөхөр ч юм уу байж хөл үргэлжлүүлээ шууд ингээд тавьчмаар. Ингээ маска тавиад бэлэн боллоо. Carbox ингээл болцсон. Одоо би энэ маска сайхан шингээж агаад тосоод түгээл болоо. За ингээд home Carbox-ийг хийсний дараа мэдрэгдэх үр дүн гэх юм бол аюу гоё юм glowy, толисон. Тэг нэг юм хальт толинд харахад ч юм уу хальт ингээл камер нэг л селфи хийх гээл тэгээш. Тэгмэт ингээд нэг толисон байдаг. Хамгийн одоо наад үр дүн гэх юм бол тийм. За тэгээд 3 удаа 4 удаагийн хэрэглээний дараанаас батганы сорив нэлээд цайрч өгсөн. Ер нь бол та нар батганы хэрвээ сорвтой байх юм бол энийг бас илүү их мэдрэх бах. Нөгөө батг гарсны дараа батганы идэрэлтийг нэлээд хурцсадаг санагцсан. Чухал өдрийн өмнө энэ Carbox хийгэрээ гэдэг байгаа шүү дээ. Тэрний юу гэхэлэр мейкап маш гоё шингэж өгдөг. Маш гоё сууж өгдөг. Тэгээ маргааш нь ингээл нүрээ будаал те. Ингээл явж хахтал нэг нүрээ баг будаагүй юм шиг будцсан мэдрэмжтэй те. Бүр ингээд суугаад өгцөн. Тэгээ нөгөө мист тест ингэж цацах ямар ч шаардлага байхгүй маш гоё шингэж өгдөг. Ийм бүтээгдэхүүн байна. За ингээд энэ удаагийн бичлэгийн түрээд өндөрлж байна. Натаа хамтсан баярлалаа. Арьс арчилгааны нэмэлт нэгэн бүтээгдэхүүнийг иймэрхүү байна гэж сэтгэл хуваалцлаа. Тэгээ та бүхэн арьсныхаа онцлогоос шалтгаалаад те эмзэг бол түрүүний хэлсэнчлэн гужуултаа нэлээд азанж байгаад сайн апл серум түрхэж байгаад хэрэглээрээ бусдаар бол эмзгээс бусад арьстай хүмүүс бол аюу гой enjoy хийж хэрэглэн авах гэж би найдаж байна. За ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хайртай шүү.